Ардын явсгалын 91 жилийн үндэсний их баяр нааданд барилдан шөгөрч Допингийн шинжилгээ өгсөн бүгчүүдээс улсын арслан Хэмүнхбаатар Б Согор жаргал нарын дээжинд 20 таймын жагсаалтанд багтах бодис илэрсэн тухай албан ёсны хариуг 2012 оны 8 сарын 23-ны өдөр албан бичгээр та бүхэнд мэдэгдсэн байлаа гэж бид нарыг хэлж байна. 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Б сорьцын шинжилгээний хариу А сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг манайд ирүүлснийг үүгээр хөргүүлж байна гэж. За энийг бол Допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлт. За энэ дүгнэлтийг уншиж сонсгож байгааг бол одоо бүхий нэрийг зарлаа гэж албан ёсоор ойлгоно. Тэгээ би нэмдэрч тэргүүнд хэлсэн. За тэргүүн надад эндээс ийм гарсан байна гэсэн. Наадах чи хүчингүй чи яа. За тэгвэл би хүчин төгөлдөр болохын тулд би өөрийнхөө хувийн зардлаар Солонгос яваад Солонгосын допингийн төв лабораторид очиод би шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээний хариу 14 хоногийн дараа ирнэ. Би тэгээ нэмдэрч тэргүүнд хүсэл тавьсан. За тэргүүнээ энэ ингээд ингэх юм байна. Та миний хүсэлтийг хүлээж авна уу? Энэ чилийсэн палисэн гэх юм нь болохоор бүгд найрамд хятад ард улсад үйлдвэрсэн юм байдаг. Энэ нь болохоор хятад нэр нь болохоор дам палисэн гэдэг. Аптекаас ороод чилийсэн палисэн авах хэрэг нь шар хайрцдаг. Тэгээ энэний хариуг ирэхээр та ингээд олон нийт хэвэл зарлаач гэсэн миний хүсэлтийг одоо харих хүлээж аваагүй юм шиг байна. Энэ хариуг ирээг байхад таны зарлах одоо та зарлах ёстой юу? Тэр одоо допингийн шинжилгээ авсан допингийн эсрэг төв зарлах ёстой юу? Тэн дээр эмчнэр албан ёсоор тайлбар хийх ёстой юу? Тэ? Тэрэн дээр би тэрийг хэлсэн тэ тэр баяр наадмын тухай тэр хуулийн хуралдаанд би энэ эрүүл мэндийн яамнаас эмчнэр оруулах хүсэлтэй байна гэсэн хүсэл тавьсан. Нэмдэрч тэргүүн маань яагаад Мөнхбаатар гэдэг хүнийг ингээд нүд үзүүрлээд байдаг вэ гэдгийг би олон жил төвчж ирлээ. Яагаад гэвэл 2007 оны улсын наадмаар Ганбаатар арслан цолтой, аймгийн арслан цолтой. Би улсын заан цолтой битээр 7-гийн даванд үзүүр түрүүн 7-гийн даванд зааны даванд гарч барилцсан. Тэгэхэд гам нэмдэрж байгаа ирж надаас тодорхой хэмжээний санал тавьсан. За чи Ганбаатарыг дэмжээ заан болгочих. Би чамд 70 сая төгрөг өгье гэсэн. Би татгалцсан. Би яагаад гэвэл ард түмнээ хуурахыг хүсээгүй. Би өөрөө сайн барилдана. Би шудраг барилдахын төлөө барилцсан. Тэгээ хайсан. Тэгээ чи яас овоо хүүхдүүг. Чамайг би харна гэсэн. За хараа. Би тэгээ гарсан. Энэ жил бас ингээд энэ допингийн хариу нь хэд хоногийн дараа ирэх хэвчтэй. За Олимп дэлхийн аваргын тэр допингийн хариу бол оройдоо гардаг. Манай допингийн хариу 8 сарын 24-нд надад ирсэн. Асар их зөрөөтэй байгааз тэгээ энийг одоо нэг үнэн мөнийг олж өгөөч ээ. Яагаад намайг ингэж хэдий. Сүг Ганбаатар энэ нямдэрч тэргүүнтэй тэмцээд зодог тайлсан залуу оруулж байгаа. Та бүгд бүтөөрэй нь гэж байгаа. Би чамд 70 сая төгрөг өгье. Миний хүүг одоо чамд унаа. Би ард түмэн мэдэн шүү. Миний хүү яаж барилдаад чамаар юуг заан болох юм бэ? Чамаас би юуг тоож гоох юм бэ? Тэрэндээ хөрвөл. Чи бол чи ийм боловсралгүй байж болохгүй Мөнхбаатар. Чи ийм боловсралгүй байж болохгүй. Чи одоо чи эхлээд надтай А шинжилгээ ирсэн байхад юу гэж ярьж байсан? Тэгэхээр чи өнөөдөр хинээр үг заалгаж ярьж байгаа. Чи ингэж болдгоо юм дөө. Яагаад гэвэл шүү. Чи чилийсэн палисэн би чамд хэлж чи чилийсэн палиса 14 хоногийн дараа хариу нэр нь саана ирсэн. Ирээгүй чи хариуг нь авээ дээр болоогүй. Чи ямд юу гэж би харин чамайг үзэн ядж байна. Чи ийм одоо боловсралгүй ийм дорой юм ийм хүний санаанд орохооргүй юм одоо яриад ингээ орж ирж болох уу? Чи энэ миний улсуудаас асуу. Нямд орж хүнд мөнгө бариад ийм юм бүтээгээд өгөө явж ийсэ гэсэн чи баримт чи одоо ухаанд баримт байхгүй гэж хэлэх гэж штэ. Чи өтер ойлгоно ярьсан учраас та тэгсэн гэж ийм юмыг зохиож тэмцдэг улсууд байдیں۔ Чи санал асуулга явуулсан чи нямд орж арай мөнгөөр хүүхдээ цол авахгүйсан гэж ярихгүй Монголд байхгүй хаа. Амаас ийм нь би 70 сая төгрөг би хизээч тэгж амьдралдаа бузар чиний бодож байгаа шиг юм хийхгүй. За Мөнхбаатар. Тэгээ энийг нотлон би чамайг шүүхдэг гэн. За энэ олон хүн харсан шүү. Шүүхдэг гэнэ. Шүүхдэг нь би чамайг. Одоо би чиний нөгөө талд гарч чамтай тэмцэн ингэж ярьж байгаа.